Манай багийнхан уулсан тэгшэрсэн мал сүргэн налайн бэлжсэн уудам сайхан нутаг Давааны ар багийг ургах нартай оролдон зорлоо. Монгол түмний мал сүргийн манлай адууны хиймэртэй тариалан нутгийн хоёр түмэн адууны баяр ойртож буй энэ цаг үед нутаг орныхоо нэрийг алдаршуулсан адуу маллах ухаан уяа сойлгийг өвлүүлж яваа хоёр эрхмийн амьдралын алтан дурсамж уяаны буян тэрэг та бүхэндээ хүргэхээр инхүү зорж явна. Эдгээр эрхэм бол Давааны ар багийн иргэн морин спортын мастер Монгол улсын алдар туяаж Дондвын Бадрах болон Монгол улсын авраг малчин алтан умааны эзэн Дондвын цагаан нар юм а. Өсөл аймгийн тариалан сумын Баян хошууны уул гаралтай унган нутаг одоогийн орол одоо Давааны арын багийн иргэн морин спортын мастер Монгол улсын алдар туяаж Дондвын Бадрахд хүн байна. Өсөл аймгийн тариалан сумын Баян хошуу багийн уул харьяатай одоогоор Давааны арын багийн алтан унганы эзэн Монгол улсын авраг малчин Дондвын цагаа гэдэг хүн байна. Та хоёрын багнаас хэрхэн яаж өнгөрч байв? За багнаас нь бол аав ээжийнхээ гар дээр малаар адууга туглаа ураг ишгээ хөөж уурга унж ингэж өссөн хөө. 6 дугаар анги төгсчээ 72 он мор би тааж мор үжээлээ. Тэгэд морны минь уяа сайхан байсан болов тэр жил аймагт очиж нэг мор маань төрүүд нэг мор намуу хүзүүлж одоо уяаж болсон гэж. Би нэг 4-5 наснаас л мор унж эхэлсэн. Тэр нь өөрөө ч бас би 15 16 хүртэл унсан шүү дээ. Тий. Тэгэл морноос асгцсан да. Тэгэхэд манай аавын мор сайн байсан. Би тариаланд хэд дөрвөөс их насны морыг ч унж. Манай аав чинь өөрөө мор сайн уйдаг хүн байсан. Тэгэл ер нь бас л адуутай холбогдол өдөө хүртэл явж байгаа. Адуу харж иж байсан. Манай аав ерөнхий их насаа бол адуу харж өнгөрөөсөн. Тэгээ сүүлдээ жоохон нас ахаад нэг төлөг мөлөг хариулаад тэгэл яаж байсан. Тэгэл аав маань ч бас адуу хараад жоохон яасан. Тэгэл бэтээр л залгасан та ах бэтээр. Тэгэл тэрнээс хойш адуунаас манай бэтээр бол тасраагүй шүү дээ. Өдөө хүртэл одоо адуутай холбоотой л юм. Захан одоо 73 онд 400 адуу харчаад илгээл гэж байсан. Тэрэнд илгээл таавна гэж гарна гэд басан сургуулийн багш, ангийн багш гарахгүй гэд ахын дураараа гарч адуу авч аавтайгаа ингээ хамтарч ажиллаж аавынхаа энэ зааж өгсөн, сургасан, ажиллуулсан эрдэмтэн гоё. Энэ буян өнөөдөр над сайхан санагдж байна. Амжилтанд хүргэсэн. Хэлгээр одоо би аав ээж хоёроо бодохоор хоолоо зангираад баярлж байна. Би аав ээж хоёртаа баярна. Өшөө баярлахны хоолын байхгүй. Миний аав ээж хоёр бол өөрөө миний аав бол адуун дуртай, адуу таньдаг, адуу мэдэрч уйдаг, мэдлэгтэй. Ийм сайхан хүн байсан миний аав. Тэдний адуу нэг тийм адуу байна да. Миний өхөө аав нь аммаар байна гэдэг аав авчаач. Тэгээд аваад ирээд ууж яхад түрүү заригжсэн. Тэгээд одоо уулус савдаг орон нутгийн уул ангаа бас харж байгаа хаа. Их баярлж байна. Түүний 17 онд болсон. 19 онд улсын авраг малчин болсон. Одоо өдөө хүртэл мал малж өлөрснөгаа үр шинг өдөө бас үнэлэгдсэндээ л сайхан баярлж явдсан шүү дээ. Манай аавч бас улсын авраг малчин гэдэгт бас нэлээ хэдэн жил тодорхойлох гэж үзсэндээ заримдаа шосордог янз бүр болсон. Аав маань болох байсан. Тэгээд би л болцсон шүү дээ. Аав маань болж чадаагүй. Тэгээд одоо тэр их сайхан аав юм наач буян надад л ирсэн болол гэж боддог. 18 онд авчлаа. Саалдарт аваад аав нам дүүсэн бол их л гоё байсан. Хөвцглээс мөр харагдаа байхад тамирын хордод хүрмөрөө харагдуулж их л баярлж байл. Бүсэд улсын баяр наадам 5 цагаан магаан гэдэг одоо 3-4 харагдаж өрөөсөн. 5 цагаан боён шиг олны боён, төрийн боён дарчруугаа унаг газар байгаа. Тэгээд татманлаа уяа дарчруугаа үр хүүхэд аав ээж нь их баярлж авд юм а. Бахан одоо илгээлтэй ингээд уран бугуулчин тэмцээгээд 90 онд явж байгаад ах нь
урал медаль аваад адуу яаж угуулдаг, адуу яа тацуунагадаг бол би авьяасаар харуулж лээсэн. Тэгээд увцсан авьяашид залуу төрүүлээд ах нь 2 мөнгөн медаль орж ирсэн. Дараа жил одоо хүрэлд орж илээ. Тэгээд бас энэ сайхан тэмцээнд ороод энэ 18 аймаг 3 хотын залуу цуглаж байхад тарихны ураг зогсоод ах нь тэрэнд л их баярлж байсан. Аав ээжтэй л их баярлж байсан. Сайхан үр хүүхэд төрүүлжтэй л гэж баярлж байлаа. Одоо бас морь уухгүй нэг 10 жил болчих шиг боллоо. Тухайн үедээ бас энэ хавьдаа нэг айраг төрөг бол нэлээ хийгээд байсан юм уу? Залуу дүүнер одоогийн ирээдүйн уяачт. За Болтон нууц миний шав дүүнер байгаа. Тэгэхдээ эдэртээ одоо ер нь итгэл сэтгэл зүтгэл 3-аас л амжилт гардаг. Зүтгэж чадвал амжилтанд хүрэн, зүтгэж чадахгүй хогон тавнд гэж яадаг байхгүй юу? Тэрэн шиг одоо итгэлтэй зүтгэлтэй байхад амжилт бол гоё байдгийг. Аяндаа ороод ирээд байдгийг. Тэгээ одоо ирээдүйнхээ энэ уяач залуу улсуудаа одоо ер нь зоригтой, итгэлтэй, зүтгэлтэй л уяач болоорой л гэж би одоо захимаар байна. Бидний үе юм байхгүй болцоо. Одоо энэ манай энэ залуучууд чинь биднээс л их сайхан уяад байгаа юм л та. Бид нар сайхан л уйдаг л байсан л да тухайн үедээ бол. Тэгээ одоо бид нараар нэг заалах юмгүй л уяад ах шиг байгаад байна. Тэн залуучуудыг энэ манай энэ улс нийгэм бол одоо харж үзэж байгаа юм алга байна шүү дээ. Одоо тэгээ малчд бол одоо залуу малчд гэж байхгүй болсон шүү дээ одоо. Одоо бид нар майны болол дараа нь залуу малчд байхгүй. Одоо нэг хідэн гол байдаг байхгүй манад энэ 2-3 гол юм аа. Тэнд дээрээс бид нар л ялал байхгүй залуу байх. Өнөөдөр сургуулаас энэ хүүхд гарахгүй. Жоохон домроод ирэхээр нөгөө хүүхд нь мал дээр гарахаа болцсон. Өрөөсөө тэгээ яад вэ гэж сургаж байгаа мó үгүй. Сурахгүй тэр маа. Би бол тэгж бодоод байгаа. Сургахгүй. Нөгөө дүүлний аав тэр утас аль юмыг л ингэж үзэл өдөө үрчээ. Тэгээ одоо мал дээр гарахгүй одоо тэгээ айл амарчилсан сэтгэлгээгээр л ингэж амьдрахыг хүсдэг. Уг нь одоо энэ төр засгийн ч гэсэн харж үзмээр санагдаад байна надад. Залуу малчтыг гаргаад одоо тэгэхгүй бол одоо нэг нэлийн хэдэн жилийн дараа бол энд одоо малчин гэхэд болоод одоо улсууд хэцүү л болж байна. Байхгүй болох гээд байна. Тэрийг одоо энэ манай энэ төр засгийнхан бол бас анхаарч үзмээр засаг захиргаач гэсэн үзмээр л байгаад байгаа. Бид нар сургуулаас хараад муудаагүй өдөө өртөл маллал байсан 8 төгсөөл гарч ирсэн бид нар. Одоо шинэ 12 төгсөхтэй ч юм уу нэг 9 төгсөх юм уу дээр үе 8 чи 9 үлээ. Одоо ингээл гаргана гэхэд гарахгүй юм шүү дээ. Энэ өгдөгч ерөөс гарч өгөхгүй. Өө малж гин гэж баг хаашаа мэдээ ингээд. Гэхдээ малч нэг сайхан юм шүү дээ. Амьдарч малаа малж чадах юм бол бид нар шиг явах юм бол тэрийг нэг голоод ах тийм юу биш байхгүй. За би нэг их баярлж байна. 2 том адууны энэ цуур дэвсэрийн сум цангавчхан буйнаар бид 2 өсгсөн. Тэгээд дараа нь арчил гэж хараад нийгэмчилгээ боллоо. Энийг авч яваад өсгөж өндүүлсэн сум орон нутаг засаг захиргаа энэ олон түмэндээ бас их баярлж байна. Тэгээд тэр түмэн олон төрийнхаа наадам түмэн олон бүгдээрээ найр наадам ихсэг сайхан морин хурд нь уяа нүнгэн сумын хурд мэрэгэн сайхан наадаараа гэж өрөөё. Тарилынхаа ард түмэнд бас мэдчилгээ төвшөлөө. Энэ 2 түмэн адуу гэдэг чинь зүгээр нэг тийм сум болгонд бас ягаагүй. Энэ тарилынгийн бас энэ манай малчид тэр тусмаа бас энэ адуу өсөж байгаа улсуудаа их баярлж байна. 2 түмэн адуу болгоно гэдэг чинь бас тийм тэр зүгээр нэг тийм асуудал биш те. Бас сумынхаа одоо ард иргэдэд одоо бас энэ иргэдийн хуралдаа энэ засаг захиргаандаа их баярлалаа. Энэ 2 түмэн адууныхаа баярыг сайн хийгээрэй гэж бодож байна да. Уяаны ухаан удам дамжсан малчин зам зүрх сэтгэлээсээ адуунд хорхоотой залуу үеийн үлгэр дуурайлуулсан энэхүү эрхмүүд бол Тариалан нутгийн бахархал үлээ. Аав ээжийн сургаал малчин ухааныг өвлөж алдар нэрийг нь өндөр түргсэн хөдөлмөрч хичээл зүтгэлтэй төр түмэндээ хүндлэгдсэн нутгийн сайхан буурлуудынхаа халуун сэтгэлийн яриаг та бүхэндээ хүргэлээ. Хүндэт 2 ахта залуу хоочтон өв соёлон зааж сурган эрүүл энх урт удаан наслахын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлээд энэ удаагийн нэвтрүүлгээ бид өндөрлөж байна.